Үндэсний статистикийн хорооны даргын 2026 оны 11-р тушаалаар 2026 онд мөрдөх хүн амын амжиргааны доод түвшний хэмжээг шинжилэн баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7543 дугаарт бүртгэжээ. Тус шинжилсэн дүн нийгмийн халамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэл болоод холбогдох бусад харилцаанд албан ёсоор мөрдөгдөх эргэцэн үндэс бүрдэж байна. За 2026 онд амжиргааны доод түвшин бүсчилсэн байдлаар тогтоосон бөгөөд Улаанбаатар хотод 543,700 төгрөг байхаар батллаа. За харин баруун бүс буюу Баян-Өлгий, Говьалтай, Завхан, Увс, Ховд аймагт 538,700 төгрөг, Хангай бүсийн Архангай, Баян-Хонгор, Буулган, Өвөр-Хангай, Хөвсгөл, Орхон аймагт 526,200 төгрөг. Харин Төвийн бүсийн Говьсөмбөр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнг, Төв, Дархуул аймагт 522,300 төгрөг. Харин Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагт 519,200 төгрөг байхаар тус тогтоожээ. Амжиргааны доод түвшин нь эргэн өрхийн наад захын хэрэгцээг хангахад шаардлагатай сарын орлогын доод хэмжээг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. За мөн ядуурлын түвшинг тодорхойлох, нийгмийн хамгааллын бодлого боловсруулах, зарим төрлийн тэтгэмж, тэтгэлгийн хэмжээг тогтоох суурь болтгоо. Үүний үсэлт инфляц, өрхийн хэрэглээний бүтэц зэрэг нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан уг хэмжээг жил бүр шинжилэн тогтоодог байна.